Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 31 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2013 онд гарч исэн татврын байцаагч бүсгүй хардалт араар тавилтын улмаас нэг бүсгүйг 75 удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар өөрийнхөө олж мэдсэн мэдээлэлдээ тулгуурлаад ярьж өгөх болно. Мэдээлэл авсан их сурвалжуудын линкийг нь тайлбар хэсэгт оруулсан байгаа шүү. За ингээд эхэлцгээе. Тодруулах юм бол 2013 оны 7 сарын 1-ээс 2 жилжиг шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны орцонд Чингэлтэй дүүргийн татврын байцаагч ажилтай гэх бүсгүйг 75 удаа хутгалан онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед бол бас л орлоныг зочирдуулсан маш ноцтой хүнд гэмт хэрэг гарсан. Энэхүү хэргийг бол Туяа гихч бүсгүй үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байсан. Ингээд гэмтрэг үйлдсэн этгээдийн талаар мэдээлэл хүргэе. Гэмтрэг үйлдсэн этгээд нь Цэгмэдийн Туяа 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 1993 онд нийслэлийн 81-р сургуулийг дүүргэж, 1994 онд Сэрүүлэг дээд сургуулийг дүүргэсэн. Харин 1996 онд Монголсын их сургуулийг төгссөн. Ингээд Туяа бол 2005 оноос эхлэн Баянзүрх дүүргийн татврын хэлтэс ажиллаад 2009 оноос ажлаасаа гараад гэртээ сууж хийе. Учир нь бол өмнө нь нөхрөө нэг бүсгүйтэй хардаж, хохирогч эмэгтэйг хутгалж, 1 жилийн тэнцэн харгалзах ял авч ажилласаа халагдсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр жирэмсний амралт буюу декреттэй байсан гэх мэдээлэл бас байлээ. Туяа бол 2005 онд татврын албанд байцаагчаар томилогдохдоо Батболд гэх залуугаас хамт томилогдчихсэн. Тэгээд нэг өдөр бол хамт томилогдсон болохоор хамт хоолнд орж ажлынхаа талаар бие биенээсээ асууж лавлаж ер нь бол нилээн дотн болсон үерхсэн. Ингээд 2009 оны 9 сард нэг хүүтэй болсон. Батбол Туяа хоёрын хувьд бол хоёулаа өмнө нь амьдралд зохиож байсан хүүхдүүдтэй гэр бүлээсээ салцсан юм бэлээ. Туяаг жирэмсэн болсноос хойш бол өмнө нь нэг найз байжгаад огт холбоогүй болцсон найз нь гэх эмэгтэй холбогдоод түүнийг 3 сартай жирэмсэн багт нь уулзж исэн байна. Гэх Туяагийн найз эмэгтэй бол 1982 онд төрсөн, 2006 оноос эхлэн Баянзүрх дүүргийн татврын хэлтэст байцаагчаар ажиллаж агаад албан тушаал дэвшээд Чингэлтэй дүүргийн татврын хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг байсан. Хүүгийн хамт Хангул дүүргийн 19 дэх хороолт амьдардаг байжээ. Хамт ажилладаг байсан хүмүүс нь бол ажилсаг, даруухан бүсгүй гэж ярьж байсан байна. Болон Туяа нар найзууд байсан гэж ааштай тий. Тэгэхээр Туяа жирэмсний амралтаа аваад гэртээ 2 хүүхдээ хардаг байсан. Гинэт л Туяагийн чихэнд бол гэх найз нь өөрийнх нь нөхөр болоход Батболдтой уулзж байгаа, явуулдж байгаа гэх сураг байнга чихэнд нь дуулдах болоод энэ байдал нь бол түүнд өөрт нь маш хэцүү, дээр нь амьдралд нь нөлөөлөх хэмжээний болж Батболд бол хүүхдүүд ээж тоохгүй, Туяагч тоохгүй хажиглах болсон. Ингээд Туяа бол ээтэй уулзаад ярилцаад нөхрөөс минь холбоогоо тасалцгаа гэд ярилцахыг хүссэн ч бүсгүй бол ерөөсөө гуйлтыг нь зөвшөөрөөгүй. Ингээд Туяа арх согтруулах хундаа зүйл хэрэгэлсэн үедээ рүү холбогдоод гэхдээ өөрөө бол биш, өөр хүнээр дуудулсан байна. Тэр дуудулсан оройн бол 9 цагийн үед ажил дээрээ сууж байсан болохоор тэндээсээ гараад гэртээ арихгүйгээр шууд Туяагийн дуудсан газар руу очисон. Бол уулзах газараа ирээд цахилгаан шатнаас буухад Туяа 9 давхрын цахилгаан шатны яг гарах хэсэгт нь хүлээж агаад мэндийг мэдчихэнгүүтлээ гартаа ирсэн 2 хутгаараа хаа сайгүй бүсгүйг хутгалсан гэж өөрөө мэдүүлэг өгсөн байлээ. Мөн хутгалгаасаа гадна хид удаа өшгөлсөн. Ингээд хэргийн газраас цухтаахтаа бол бүсгүйн цүнхийг нь авч дээрэмдэх гэмт хэрэгт өрцөн мэтээр харуулах гэж ийсэн. Тэндээсээ гараад цүнхийг холгүй газар хайсан, бас гэмтрэг үйлдэлтэй хэрэгэлсэн 2 хутгаа харих замдаа нуусан. Тухайн үед бол Туяа цов өмссөн байсан. Тэгээд цов нь бол нэлээд их цус болцсон учраас хувцас солиод гэртээ орсон байна.
Тун удалгүй цагдаагийн ерхий газрын шуурхай удирдлага мэдээллийн төвд 23 цаг 30 минутын үед орой ачлал их дэлгүүрийн зүүн хойдлын дугаар байранд эмэгтэй хүн амиа алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд дуудлагын дагуу бол улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хилтэс нийслэлийн цагдаагийн удирдах газар Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээс томилогдсон аль багчид хэргийн газар бол шуурхай очсон. За хил мэдээллийн хэрэгсэлээр байрных нь нэрийг бүр ингээд дугаарын тодорхой заагаад өгсөн байсан ч гэсэн би подкастэнд бол оруулсангүй. Тухайн байрны 4-р орцны 8-р давхрын шатны үүдэнд хэн болох нь тодорхойгүй нэг эмэгтэй нас барсан байдалтай байсан учраас гадны нөлөөтэй хүнд гэмт хэрэг байна гэж үзээд улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хилцээний дарга цагдаагийн дэд турандаа идэр цог ажлын эсгийнхнээ бүгдийг хуваарлаад хид хідэн тамаг твшүүлсэн. За хэргийг тэгээд хэн үлдсэн болохыг олж тогтоохоор шуурхай эрен сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ. Ингээд 20 цагийн дотор буюу одоо гэмт хэрэг үлдсэн байж болзошгүй сэжигтэн туяаг саатуулан хутаг хувцас зэргийн нуусан газрыг нь олж тогтоосон. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр бол талигааж бүсгүй бидээ 75 удаа хутгалуулж амиа алдсан тогтоогдсон. Тэгээ талигааж эмэгтэй 3 дэх хорооллын дугаар байрны 4-р орсны 8 давхрын цалхай шатны өмнө амиа алдсан. Тэгээ тухайн эрэгтэй холбоотойгоор хэрэг болсон орон сууцнд амьдардаг оршин суугчдаас тодруулахад бол иймэрхүү мэдээлэлүүд өгчээ. Одоо мэдээллээс нь үргэе. Манайх яг хэрэг гарсан давхарт амьдардаг. Тэр өдөр манай гэрийн хүн бид хоёр цуслангаасаа дөнгөж ирээд байсан юм аа. Орой 10 цагийн орчимд эмэгтэй хүний орилго чимээ сонсогдсон. Бараг 10 гаруй минут орилсон байх. Эхлээд согтун хүмүүс орилдоод байна гэж бодоод тоогоогүй. Гэтэл манай хүү гаднаас орж ирээд манай давхарт хүн амны хэрэг гарчихсан байна гэсэн. Тэгээл цагдаа дуудаж энэ хэргийн талаар мэдээлсэн. Ах нь үүнээс илүү зүйлийг ярмааргүй байна. Бид чинь настай хүмүүс болохоор элдв хаgilan аманд орхоос цааргалж байна. Тэгээд ч хүүхдүүд маань янз бүрийн хүмүүст битгий юм яриараа гэсэн мэдээллийг өгсөн байна. Хэрэг гарсны дараа бол сонин цэгийн 24 цаг цэгийн сайтынхаа очиход амнасаа алдсан эмэгтэйн цусны толбон найрлаагүй мөн тухайн давхрынх нь гэрэл хасгаасаа асахгүй нэх байдаг гэж оршин суугч хэлжээ. Тухайн давхарт бол оршин суудаг эмэгтэйгээс хэргийн талаар тодруулахад хэрэг гарах үед би гэртээ байгаагүй. Орой 11 цагийн орчим ажиллаад хараад гэртээ орж ирэхэд манай байрны өмнө цагдаагийн машин зогссон, цагдаа нар үргэлжлэх хийж байна гэж дотгошоо оруулаагүй. Зарим хүмүүсийн гутлын уулны мөрийг шинжилж үзээд байсан. Яг хэрэг гарах үед манай хүүхдүүд л гэртээ байсан. Гэтэ ямар нэгэн орилго чимээ сонсоогүй гэсэн усанд орсоо хайгуур нь л тийм хэрэг гарсан юм байлгүй. Орцны өвдөнд цугласан хүмүүсийн яриагаар бол хамаг хувцсыг нь тайлаад хайчихсан байсан гэсэн би нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна гэсэн мэдээлэл өгчээ. Тэгээ тухайн эмэгтэй болвол гэрлүүгөө орох жогоод машиндаа хүлээж агаад шөнийн 4 цагийн үед гэртээ орсон гэж хэлсэн. Тэгэхээр ингээд байцаалтаар болвол сэжигтэн хэрэгээ хүлээсэн, хутгнаас сэжигтний гарын хий олдсон, одоо туяагийн гарны хий олдсон учраас цагдаагийн байгууллагаас түүнд өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буюу за тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөжсэн эрүүгийн хуулийн 91-2-ын 2 3 болон 91-2-ын 12 дугаар зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж хилж байсан. За хүн амны хэрэг цэжиглэгдэн цагдаа орох 461-р ангид болвол тухайн үед туяаг саатуулаад байсан байна. За тэгвэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөжсэн эрүүгийн хуулийн 91-р зүйл заалтыг та бүхэнд хүргэе. 91-р зүйл хүнийг санаатаа алах. 91-2-ын 2 танхай сэдэлтэйгээр 91-2-ын 3 үс хонзонгоор 91-2-ын 12 онц харгас хэрцгий аргаар хүнийг алсан бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих эсвэл цаазаар авах ял шийтгэн гэж заасан байдаг байна. Тэгвэл одоо ингээд тухайн хоёр эмэгтэй яг хинээс болж юунаас болж ингэж нэгнийхээ амийг нь одоо нэгнийхээ амийг хөнөө хүртэл хэмжээний болвоо гэдэг асуулт гарч ирж байна те. Тэгээ подкаст эхлэхэд Д Батболт гэх залуу туяатай хамт томилогдож үерхэж эхлээд 2009 онд нэг хүүтэй болсон гэж хэлжсэн. Тэгэхээр Батболт туяа хоёр бол хоёулаа өмнө нь амьдрал зохиож исэн. Батболтын хувьд бол татварын байцаагчаар ажиллаж агаад удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний яам гэж тэр үед байдаг байсан. Тэгэхээр тус яамны хуулийн хэлцээний дараагаар ажиллаж исэн. Эрдэс баялаг эрчим хүчний яам нь тухайн үед салаад уул уурхайн яамд өөрөө одоо Батболт үлдээд төрийн захиргааны удирдлагын газар тахлах мэрэгчлэнээр ажиллаж исэн. Тэгээд удалгүй тушаал твшээд уул уурхайн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг бол 2013 онд буюу хэрэг гардаг үед бол хасч исэн. Тэгээд Батболт бол өөрөө хуульч мэрэгчлээ. Тэгээд туяад болон хохирогчд аль алинд нь Volkswagen Touareg маркийн автомашин хинхэнд нь бэлгэлж исэн. Гэхдээ ер нь бол Батболтод эрүүгийн хариуцлага тооцох ямар ч үндэслэл байхгүй, гэр бүлийн хүрээнд л ёс зүйн асуудал яригдана гэсэн мэдээлэл байлээ.
За өөр нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болохоор Батболд гих залуу ээдээ үерхэх болсон, туяагаа салсан. Ээдээ бол тухайн үед нэг гэрт ороод амьдарч исэн гэх мэдээл бас байсан шүү. За тэгвэл татврын байцаагч эмэгтэйг ус хонзонгийн сэтлэр 75 удаа хутгалж хөнөөсөн гих хэрэг толбогдоод байгаа энэ туяад холбогдох хэргийг шүүх хурал бол 2013 оны 10 сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд эхэлсэн. Гэхдээ энэ шүүх хурал маань 10 сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл хойшилсан. За яагаад гэх юм бол туяа тухайн үед бол 2 өмгөөлөгч авсан. Тэгээд нэг өмгөөлөгч нь шүүхтээр ирээд нөгөө өмгөөлөгч Б одон тунгалаг гэдэг өмгөөлөгч нь бол тухайн үед эмнэлэгт хэвтчихсэн учраас шүүх хурлыг ингээд хойшлуулсан байна. 2013 оны 10 сарын 2-ны өдөр бол хуралд нь хохирогч Эгийн ар гэрийнхэн болон за 2 бүсгүүтэй холбогдоод байгаа тэр Батболд шүүгдэгч Ц туяа нар бүгдээрээ хүрэлцэн ирсэн. Тэгээ хурлыг хойшлуулах шүүхийн шийдвэр гарсан даруйд бол хохирогчийн Эгийн ээж нь шүүгдэгч туяараа өөрийнхөө цүнхийг шидэж алуурчин гэж орилоод миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын яал үг энэ миний охины амьд хүрсэн байхад өнөөдөр хурал нь хойшилж гин манай улс цаазын яалтай орон бидтэй хийсэн эрэхтэн тааруулаад цаазын яал оноо яаж төрүүлсэн үрийн минь амийг хөнөөж чадваа алуурчин хэмээн уйлж байсан талаар бас мэдээлэл гарчээ. Яг шүүх хурал хойшилсны дараа нэг өмгөөлөгч нь ирсэн байгаа шүү дээ туяагийн. Тэгээд туяагийн нэг өмгөөлөгчийн өнс нь ярьцлага авсан билээ. Тэр багахан ярьцлагаас нь хүргье. За өмгөөлөгч Б даваас үрэн шүүгдэгчийн нэг өмгөөлөгч ирээгүй учраас хурлыг хойшлуулахар болсон. Тиймээс хурал бол хойшлолоо. Бид хэргийг дутуу шалгасан гэж үзэж байгаа. Өөр бол ямар нэгэн нэмэлт тайлбар хэлэх боломж байхгүй. Ямар тач байсан шүүх хуралдаа хойшлсон учраас хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломжгүй байна. Одоогийн байдлаар бол сэжигтэн туяад хүний амь насыг онц хэрцгийгээр ус хонзонгийн сэдлэр үйлдсэн хөнөөсөн гэх үнслээр хид хидийн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тиймээс 25 жилийн ял эсвэл цаазын ял оноох магадaltaй. Гэхдээ манай улс бол эмэгтэй хүнд цаазын ял оноодгүй учраас 25 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа гэсэн ярьцлагыг түүний өмгөөлөгч байсан даос руу өгсөн байна. За ингээд татврын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн Ц туяагийн шүүх хурал бол 2013 оны 10 сарын 11-ний өглөө 10 цаг 30 минутанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа орох 461-р ангид эхэлсэн. Тэгээ шүүх хурлын эхэнд бол гэржээр оролцох ёстой байсан Батболд шүүх хурлыг хойшлуулах хүсэл тавьсан байсан ч гэсэн энэ хүсэлтийг нь шүүхээс хүлээж аваагүй. Тиймээс Батболд бол 2013 оны 10 сарын 11-ний өглөө Батболд шүүх хуралд ирээгүй. Тэгээ шүүх хурал шүүгчээр оюун чимэг, жанчим нимбуу, нар мандах, улсын яллагчаар гэрэл өмгөөлөгчөөр одон тунгалаг Ганбат даваас өрнөөр оролцсон. Яллагдагч туяад эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-2-3, 91-2-12 зааснаар ус хонзонгийн сэдлэр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндслээр 25 жилийн ял төлөвлөд байсан. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж Ц туяад бол 22 жил харих ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр бол ингээд гарсан туяаг бол эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй ингээд хорхоор болсон байлээ. Гэтэ туяагийн ар гэрийнхэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн. Тийм учраас анхан шатны шүүхээс давж заалдаад ер нь бол бүхэл шатны шүүхэд хандах хэрэг бидэнд нээлттэй байна. Ядаж оноосын ялнаас нь 2 жил ч гэсэн хасчаасаа гэсэндээ бид нар ийхүү ингээ хандж байгаа. Учир нь бол туяагийн аав өндөр настай, бага насны 2 хүүхдийг харж хандах хөнгөө учраас ялыг нь хөнгөрүүлж өгөхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүссэн ч гэсэн шүүх бүрэлдэхүүн бол ерөөсөө хүлээж аваагүй. Туяад шүүхээс эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорих ял оноосон. Тэгэхээр одоос 12 жилийн өмнө гэхээр аль хэдийн 22-23 жилээс тал нь хасагдсан байна. Тэгээ өнөөдрийн ярих үндсэн хэрэг маань ингээд ямар ч байсан дууссан. Энэ хэрэг бол угаасаа шүүхийн шийдвэрийн захим сан дээр байхгүй. Тэгэхээр яг тухайн үед гарч исэн маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээлэл ярьцлагаас би бүгдийг ингээд нэгтгээд ярьсан байгаа. За мөн миний хувьд бол хэргийн харж дуусныхаа дараа Монгол улсад болсон эсвэл ингээд болж байгаа ностой гинтэргүүдийн талаар мэдээлэл хүргэж байна гэснээр мэдээлэл хүргэе. За цагдаа ямаа олгоод 2025 оны 3 сарын 18-наас 19 шилжих шөнийн 1 цагийн орчимд Булган аймгийн Хутаг өндөр суманд
хүн буудагдаж насарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За урьдчилсан байдлаар бол иргэн ийн эхнэр дээтэйгээ маргалдаж галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ буудаж гэмтээгээд өөрийгөө буудаж амиа орлсон байж болцсошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон. Тэгээ хүүхдийг бол эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Үнэхээр харамсалтай. Тэгээ одоогоор бол шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэл гарчээ. За өнөөдрийн арга үндсэн хэрэг маань ингээд дуслаа. Тэгэд ер нь бол хэрэг ярьж байхдаа өөрийнхөө үзэл бодлыг юусоо оруулахыг хүсдэггүй. Дээр нь манай подкаст болвол гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх та бүхэнд хэрэг зүйн мэдлэг мэдээлэл орлох зорилгоор хүргэдэг байгаа шүү. Эцэст нь тэгээд сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.